сайн байцгаана манай Жинлүүрийн ордныхон та бүхэндээ одоо энэ өдрийн мэндийг хүргье. За дараагийн 3 сар таны хайр сэтгэлийн амьдралд юу тохиолдох нь вэ гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад одоо манай Жинлүүрийн ордныхон бол одоо нэг харьцаатай хүн байгаа харагдаж байна л та тийм ээ. За энэ харьцаа бол одоо юу гэдгийг одоо хамт суухаар тохирсон тийм ээ, эсвэл сүү тавьсан, эсвэл одоо тийм сууй барь гэсэн яриатай ч юм уу тийм ээ. За ийм байх юм аа. За энэ харьцаа бол одоо бас not enough attraction гэж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо та энэ хүнд одоо татагдах одоо юм багтай тийм ээ, одоо юу гэдгийг эцэг их гэр бүл ерөнхийдөө өөрөө зөв хүн гэж бодсны улмаас эсвэл одоо энэ хүн мөнгөтэй учраас юм уу тийм ээ. За ийм одоо нэг тийм янз бүрийн тийм учир шалтгаанаас одоо суухаар тохирсон ч юм уу ийм байдал харагдаж байна л та. За тэгээ одоо энэ харьцаанд бол одоо та энэ хүнтэй харьцахдаа одоо энэ хүний одоо юу гэдгийг одоо хүлээлтэнд одоо эсвэл энэ хүний одоо таарсан одоо дүрийг одоо тийм дүр одоо энэ хүнд таарсан тийм нэг одоо маскыг зүүж гэдэг юм уу, тийм хүн болж одоо энэ хүнтэй харьцдаг ч юм өөрийнхөөрөө байж чаддгүй гэж хэлэх гээд байна л та тийм ээ. За иймэрхүү байдал харагдаж байна. За тэгтэл одоо дараагийн 3 сард одоо манай Жинлүүрийн ордныхаа шинэ хүнтэй танилцах нэ. За энэ шинэ хүн бол одоо таныг sweep your feet тийм ээ. Тийм means одоо таны яг бол одоо газар дээрээс одоо нисэх одоо юу гэдгийг хайр сэтгэлтэй автаж нисэх, дүүлэх тийм ээ. Юу гэдгийг одоо тийм сайхан сэтгэл хөдлөлүүд одоо бий болсон, таныг одоо маш сайхан одоо мэдрэмж авсан тийм ийм харьцаа байх гэдэг байна. За одоо яг хөө энэ аялал зугаалгаар явж байхдаа юм уу энэ хүнтэй таарад одоо та хоёр дотны харьцаанд орох юм уу тийм ээ. За тэгээ таарийн хооронд одоо маш их одоо мессежнүүд харагдаж байна тийм ээ. За яг хөө энэ дээр би та хоёр одоо хол distance одоо байж магадгүй, холоос одоо харьцдаг байж магадaltaй тийм ээ. Маш их мессежнүүд харагдаж байна тийм ээ. Маш халуухан мессеж бичсэн ийм сарууд байх нэ. За энд би бас энийг одоо өөр шашин шүтлэгтэй одоо өөр орны юм уу, эсвэл гадаадын юм уу, эсвэл өөр хот суурьнд амьдарч юм уу, нэг одоо уг гарал одоо юу энэ өөр ч юм уу нэг тиймэрхүү хүн байх магадлал өндөртэй байна шүү. За энэ дээр одоо за тийм их мессеж бичсэн байна, юм байна гэсэн. За одоо миний энд харж байгаагаар бол одоо энэ шинэ хүн бол одоо бас амьдрал нь нэлээд сайхан тогтчихсон, өөрөө бизнес эрхэлдэг юм уу тийм ээ. Одоо чиний төлөө бас гар хөдлөө хөдлөгдөв тийм ээ. Одоо юу гэдгийг сэтгэл гаргадаг тийм ээ. За чиний одоо амьдралыг чинь өөрчлөх эдийн засгийн байдлаар ч гэсэн заяа иймэрхүү хүн харагдаж байна. Миний харж байгаагаар бол одоо энэ шинэ хүн бол D1 байж магадгүй одоо тий энэ харьцааг хөгжүүлэх юм сайхан хайр болох ийм магадлал өндөртэй харагдаж байна. Ерөнхийдөө бол одоо насаараа одоо хүний таван тааруулж үр хүн болж үжиглж амьдрна гэдэг бол одоо харамсалтай тийм ээ. Хүн нэг л амьдрын шүү дээ. Тийм болохоор энэ дээр одоо сайн бодсон дээр харагдаж байна шүү тийм ээ. За энэ дээр одоо танд бас бодох хугацаа байна. Одоо тий одоо ярилцаж зөвлөцөх найд нөхөд юу гэдэг яриа заяа. За түрүүн би хол ярьсан тийм ээ. За ийм харагдаж байна шүү. За ямар ч байсан энэ байдлууд одоо таныг ямар нэг одоо шийдвэр гаргахад хүрэхээр байна тийм ээ. Одоо энэ үү тэр үү гэсэн шийдвэрт одоо хүрэхгүй бол хоёр тулаа хөөсөн хүн хоосон шүү дээ тийм ээ. Тэрийг санаарай. Ер нь бол өөрийнхөө одоо сэтгэл зүрхийг дагаарай л гэсэн байна тийм ээ. Тэгэхээр за бас эндээс бас нэг харагдаж байгаа юм. Одоо энэ X
ч гэдэг юм одоо энэ холбоотой ер нь бол X болоогүй байгаа харагдаж байна л та тийм ээ. За энэ хүнээс одоо холдож яах гэхээр одоо асуудалтай яагаад гэх юм бол одоо та дундын хөрөнгөтэй юм уу тийм иймэрхүү юм харагдаж байна. Энэ дээр одоо бас маш сайхан одоо нухацтай хандаарай гэсэн ийм зөвлөгөө байна шүү тийм ээ. За яагаад гэх юм бол одоо юу ямар эд хөрөнгийн нэг тийм юу хүлээж магадгүй харагдаж байна л та. Алдагдал тийм ээ. Тийм учраас энэ дээр одоо тун сайхан суурьтай хандаарай гэсэн байна шүү. За ингээд та бүхэндээ одоо амжилт хүсье. Одоо хувийн уншлага сонирхож байгаа бол одоо миний Facebook Монгол Стар Тайрог гэсэн Facebook пэйж рүү хандаж одоо дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.